Замуудад ирсэн байна. За тэгээд замуудад 9 настай жаахан хүүхдийг одоо хүчинтсэн 11 настай жаахан хүүхдийг хүчинтсэн цаашлах юм бол ой гарантай хүүхдийг хүчинтсэн гэх мэт ийм одоо онц ноцтой ийм муухай хэрэгүүд гарч байгаа байхгүй. Эдгээр чинь хүн араатнууд байхгүй юу. Тэгээд хил гайлын хөвдсөн тэгээд хүний санаанд оромгүй одоо хэрэгүүд гарч штэ. Сая тэгээд Ирэний хэлээр 40-50 тооны сүүний чиглэлийн ямааг чамдааманд одоо нууж оруулж ирэхийг завцсан ийм хэрэг гарсан байна монголчуудын хувьд. Тэгээд үүнтэй холбоотойгоор одоо Ирэний хил гайлын жишээ нь монголчуудын чамдаам савыг шалгаж байна. Хайрцагтай эд зүйл оруулахгүй болж байна тийм ээ. Ийм одоо гэмтрэгүүд гараад байна. Энд одоо Монгол улсын эрүүгийн ялын бодлогоор чангалахгүй энэ гэмтгийн гарал буурахгүй шүү гэдгийг улсын хурлын гишүүдэд хандаж хэлэх гэсэн юм а. Та охин чинь нийгмийн харилцааг одоо зохицуулна хууль баталнаа л гэж сонгогдсон биз дээ. Гэтэл өнөөдөр 126 гишүүнээс 19 хүнтэй хууль батална гэд сууж штэ. Тэгээ ажлаа хийгээч л гэж би хэлэх гэсэн юм а. Цаашлах юм бол яагаад энэ хүн дүрстэй араатнуудад тийм ээ бага насны хүүхдийг одоо хүчинж байгаа ийм араатнуудад оногдуулах ялын бодлогыг одоо яагаад шангалахгүй байгаа юм бэ тийм эдгээр чинь хүн араатнууд байхгүй эдэнд хайр залах ямар хэрэгтэй юм бэ ийм л зүйлийг одоо улсын хурлын гишүүдэд хандаж хэлмээр байна. Тэгээд өмгөөлийн Ламжийн Батчив компани хуульчид мөн замуудтай ирээд тэгээд замуудын зарим иргэдийн хүсэлтээр хууль зүйн зөвлөгөө өгөөд за одоо ингээд Дорногов аймаг руу одоо хөдлөх гэж байна.